Өнөөдрийн байгаль нийгмийн орчны сургалт үйл ажиллагаанд хэрэгэлсэн хичээлдээ хийсгэлсэн хэрэглэгдэхүүнүүд чацалгаан, какао буюу нутаг шоколад, нэг удаагийн хавлага, аяга, сүү, хүүхдүүдийн хоримогч мөн пазл тоглоом. За энэ тоглоомыг хүүхдүүдтэйгээ хамтраад эвлүүлсэн байгаа. За тэгээд буддаг ном. За энэ буддаг номыг яаж ашигладаг вэ гэхээр Плейстороос Art Puzzle буддаг ном гэд татаж авнаа. За тэгээд монгол хэлээ сонгоно. За тэгээд тухайн туугалгын дээрээ дараад бидний хэрхэн бий болж ямар шат дамжлаг дамжиж танаа гэрийн хүрэгчэнд очдог гэдгийг та нар мэдэх үү? Тэгвэл одоо та нартаа танилцуулж өгье. Хамгийн түгээмэл нь үнэний сүү байдаг учраас үнэний сүүн дээрээ жишээ авъя. Үнэ нь хээр тал газар бэлчиж олон төрлийн амин дэмэр баялаг өвс ургамал хийснээр дэлгэнд нь зөм. ингээд хичээл сургалт үйл ажиллагаанд 3D болон амилдаг ном ашиглаж хичээл сургалт үйл ажиллагаа явуулсан байгаа.